За одоо арын хэсгээ нэхэд дууссан мөрөө. Одоо уртлын Ингрийнхаа баруун гар талын ханцуу хэсгийг эхлээд нэхий. Юм хоёр салгаж нэхэх байгаа. За дараагийнх нь болохоор энэ зүүн гар талын ханцуугаа ингэртэйгээ цуг ингэ нэхээ явах байгаа. За одоо цөмөрөө энэ баруун гар талынхаа ханцууг мөн адилхан ханцууч 10 гогцоо байгаа. 10 гогцоо дээр нэмээд одоо энэ нөгөө энэ ингэр хэсэг маань ингээд давхралтай шүү дээ тий. Нийт өргөн нь ингээд 12 гогцоо байгаа бол үүнийхэн тал буюу одоо нөгөө дээлний энэ хэсэг чинь ингээд 6 гогцоо нэмээд нийт ханцууны 10 дээрээ ингэрийн 6 гогцоо ингээд нийт 16 гогцоо унцсан гогцоо гаргаж эхлэх нэ. За ингээ ханцууга 16 гогцоогоо нэгчээд 8 игнээ яваад тэгээд ханцууныхаа юу хийгээд хаалтыг хийгээд ингээ үргэлжлүүлээд энэ 6 гогцоогоо ингээ дээгнийхээ урт хүртэл явчихнаа. За одоо яаж хин цөмөрө харцгаая. Ямуу адил нөгөө анхны унцсан гогцоо гаргадаг шигээ нийт 16 гогцоо эхлээд үүсгэнэ унцсан гогцоо. За нэг ийм хэмжээтэй байхад болох уу. Хоёр 3 4 За ингээ 16 унцсан гогцоо ингээ гаргацсан байгаа. Одоо ингээ 8 игнээ юу ханцуу хүртлээ яваад тэгээд хаалтаа игээд үргэлжлүүлээд 6 гогцоогоо ингээд урт болгоод хийх нэ. За ингээ нэг зүгээс суглаад хамгийн ихний гогцоо сул аваад нийт стич буюу ар нэхээс 1 2 хамтаа ингээ хамгийн сүүлийн гогцоо наадлаас ингээ авчдаг. За ингээ 16 нийт стич явууллаа. Одоо ингээд арт талын дандаа pearl stitch буюу өмнө нэхээс буюу урд нэхээсээр сул утсаа дандаа зүүнийхээ урт талд талаас нь дээд авдаг байгаа. Үүнийгээ pearl stitch гэж англиар нэрлэдэг байгаа. За ингээд нийт 8 игнээ явна шүү дээ. Нөгөө ханцууны өргөн маань. За ингээд 8 игнээний төгсгөл дээр цөмөрөө уулзъя. Нийт pearl ар урд гэдэг ээлжилж явсараад 8 дахь игнэн дээр цөмөрөө уулзъя. За ингээд 8 дахь игнэний төгсгөл дээр ирлээ. Одоо энд ирсэн гэсэн үг. Дандаа pearl stitch-ээр яваад дуусчаа. За ингээд 8 дахь игнээ дууссан. Одоо ханцууныхаа энэ доотлын хэсгийг ингээ хаагаад суг хүртлээ хаагаад явнаа. Нөгөө 10 гогцоогоо need to together буюу 2 гогцоогоо давхарлаж ихэд нэг болгоод хасалт хийгээд явна гэсэн үг. Хаалт хийгээ явна гэсэн үг. За ингээ эхний 2 гогцоо одоо цуг зүгээ углаа хийгээд сул утсаа цаанаасаа дийдэж авлаа. За яаж байгаа юм бэ? Ингэж явж байгаа. Зүг. Эхний 2 гогцоонд цуг нэхлээ. Буцаж углаад 3 дахь гогцоо дөрөв дахь гогцоо 5 дахь
хогцоо 6 дахь хогцоо 7 8 9 Нийт 6 хогцоо үлдэх ёстой шүү дээ. 1 2 3 4 5 6. За энэ хамгийн сүүлийнх нь юм байна. Ингээд 6 дахь биш 10 дахь хогцоо. Ингээ хаалт хийгээд яваад дууслаа. За ингээд 1 2 3 4 5 6 хогцоо маань ямар хогцоо илээ гэхээр эн чинь ингэж харагдаж шүү дээ. Энэ дээл маань дээлний ханцуу маань ингэж одоо үргэлжлүүлээд энэ хагас ингэрээ ингээд хийв шүү дээ. Тэгэхээр 6 хогцоо тий. За ингээд доошоо нийт 23 ихнээ явах нэ. Яг нөгөө ар нэхэстэй адилхан гэхдээ яг нөгөө бүтэн биш одоо энэ ингрийн юу тал хүртэл тий. За ингээд үргэлжлүүлээд нөх явахдаа ихний хогцоо сул тохож аваад мөн л адил ингээд нийт пёрл буюу ар нэхээс ур нэхээс гээд ээлжилж нэхэж явсаар агаад 23 игнэ буюу нөгөө ар талынхаа хормоотой тэнцүү урттай хийж дуусаад эцсийг нэн дээр цөмөр уулзцаая. За ингээ 23 дугаар игнэ яваад дуслаа. Ингрийн бишивлээ баруун гарын ханцууга тал ингэртэйгээ ихэд дуслаа. За одоо ингээд мөн хаалтаа хийжтэй. 2 хогцоогоо цогтон ихэд баруун зүүн дэх хогцоо буцаж зүүндөө углаад ингээд энэ хэсэг маань ингээд дуслаа. За одоо зүүн гар талын ханцууга энэ ингэртэйг хамт нэхэж явна гэсэн. Үүний тулд нөгөө ханцууны 10 гогцоон дээр нэмэх нь ингэр маань 12 гогцоогоо энийг 12 гогцоогоо шууд эхэлж авахгүй тал хүртэл ингэж яваад нийт одоо 8 гогцоо гэсэн үг. Явангуудаа үлдсэн гогцоогоо ингээд энд нэмэлт хийгээ явна гэсэн үг. Хэрвээ эн чинь нийт 10 12 тэр чинь 22 гогцоо нэмэх чинь бол энэ ингэр маань гарч ирэхгүй юм шууд дөрвөлжин болох гээд байгаа шүү дээ. Энийг энэ хэсэгт нэмэлт хийгээд ташуулдуулаад нэмээд явна гэсэн. За нөгөө түрүүчийн хийсэн барбиныхан дээлэн дээр харах юм бол бид нар сая энэ хэсгээ нэгцэн. Одоо энийг нэх гэж байгаа шүү дээ. Энэ тлийн ханцуугаар шууд энэ ингэртэйг ингэж нэмээ. Нэх гэж байгаа гэсэн үг. За одоо ингээд үүн дээр нэмэлт яаж хийх тухай бас шинэ та бүхэн сурч аавна гэсэн үг. Альваа зүйл дээр. За ингээд нийт 10 ханцууны 10 гогцоон дээр нэмэх нь ингэрийн нийт 12-оос 8 гогцоо. Ингээд нийт 18 гогцоо. Үндсэн гогцоо гаргая. 2 За 8 Ингэрийн 8-ыг нэхээ дээрэс нь үлдсэн 8 дээр чинь 4-ийг нэмжиж 12 тэгэхээр үлдсэн 4 гогцоогоо нэмэлтээр явчихна гэсэн үг. За ингээд нийт ханцууны 10 нэмэх нь Ингэрийн 8 гогцоо. Ингээ 18 гогцоогоо нийт стич буюу дандаа зүүнийхээ цаа талаас бишивлээ
Тийм зүүн зүүнийхэн цаатлаас сул уцаа татаж авч. Үүнийг монголоор ар нэхээс гэж нэрлэдэг байгаа. За ингээд нийт стич гэдгээ яваад pearl stitch дээр дандаа нийт stitch дээр нэмэлт хийж явах хэрэгтэй. За нийт 18 гогцоо нийт stitch явуулаа. Үүнийгээ одоо pearl stitch дээр ямарч хасалтгүй ингээд биш нэмэлтгүй явуулнаа. За энийг ингээд зурган дээр давхцуулж харах юм бол бид нар ингэж нэхэж явж байгаа. Одоо ханцуугаа эндээс эхлээд ингэрээ нэмэж явна. За нэмэлтээ яаж хийх вэ гэхээр хамгийн ихний гогцоо усул авна. За тэгээд өмнөх хигнэний гогцоо руугаа зүгөө оруулаад одоогийн гогцоо энэос одоогийн гогцоо маань энэ өмнөх хигнэний гогцоо маань энэ байгаа. Ийшээгээ зүгөө оруулаад сул уцаа татаж гаргаж ирж нэг гогцоо үүсгээд чи нэмэлт гогцоо гэсэн үг. Ингээд үндсэн гогцоо руугаа игээд ингээд нэг гогцоо нэмж байгаа. За ингээд нийт ингэрийн 8 гогцоо авсан байсан бол тэр маань одоо 9 гогцоо болж байгаа гэсэн үг. Нийт 12 гогцоо болтол явна шүү дээ. Тэгээд давхар муу энэ ханцууныхаа өргөнийг мөн 8-ыг нэ явж хаалт хийх байгаа. За артлын игнийг бол дандаа нэмэлт хийхгүйгээр pearl stitch-ээр явуулнаа. За одоо дараагийн нэмэлтээ нийт stitch дээр нэмэх байгаа. Өөрөөр хэлбэл ингэрийн 8 дээрээ 9 гогцоо болох. За одоо 10 дахь гогцоо нэмнэ гэсэн үг. Хамгийн ихний гогцоо сул авлаа. Ингээд дараагийн доотлын игнээнийхээ гогцоо руу хийж нэг сул уцаа татаж аваад ингээд 3 болчлоо. За ингээд ингэрийн 8 маань 9 10 гогцоо боллоо. Одоо 2 гогцоо нэмээл ингэрийн гогцоо маань 12 болох хэвээр. Ингээд нөгөө ингэр маань ингээд дуураад ташуулдаж гарч ирэх, нэмэгдэж гарч ирэх хэвээр. За артлын игнийг ямарч нэмэлт хийхгүй явж байгаа. За одоо 11 тэгнийг нэмэх гэсэн үг. Одоо ингээ харах юм бол зургийнхын байрлалаар харах юм бол ингэж байрлаж байгаа. Ханцуу маань энэ байна. Ингээ ингэр маань ингээд нэмэгдээ явж байгаа. Ташуулт явж байгаа. За одоо нөгөө ханцууныхаа нөгөө хаалтаа хийхээ мартахгүй. Энд чинь давхраас тооцоод явна шүү дээ. 1 2 3 4 5 6. Одоо 2 игний явж иж 8 игний болно. За одоо нөгөө нийт дараагийн гогцоогоо нэмнэ. 11 дахь гогцоо тий. Үүний тулд эхний гогцоогоо сул авлаа. Доотлын игнээнийхэн гогцоонд хийлээ. Тэгээд гаргаж ирээд нэг гогцоо нэмлээ. Ингээ үндсэн гогцоондоо 3 4 5 6 7 8 9 10 11 гэдэг энэ ингэрийн гогцоо маань энд дуусаад одоо ханцууны маань эхэлж байгаа 1 2 3 4 5 6 7 8 9 10. За ингээд ханцуу маань одоо ингэж яаж авах шүү. Ханцуугаа одоо хаагаад эхэлнэ. Хаалтаа ийг явчихна. Яг тэгвэл ханцуугаа одоо энд ингэж хаагаад тэгээ ингэрээ үргэлжлүүлээд нэх учир энэ удаа ханцууныхаа хаалтыг нөгөө энэ pearl stitch буюу энэ арт талтаа хийж явна гэсэн үг. За өргөнөө дахиад тулч. 1 2 3 4 5 6 7 гэдэг энтэйг 8 байгаа. Түрүүчийн удаа ханцууныхаа хаалтыг энэ нүүрэн талаатаа хийжсэн бол энэ удаа арт талтаа хийгнэ. Яагаад гэвэл нөө утас маань энд дуусаад ингээ үргэлжлээ явах учир. За одоо арт талтаа 10 гогцоогоо
хаа явна яг адилхан нөгөөтгдөг нэг ялгаа байхгүй. Сул утсаа энэ урталтаа ингээ гаргачихна. За тэгэнгүүтээ мөн хамгийн ихний 2 гогцоогоо аваад цугт нь хичээд за ингээд баруун гарт байгаа гогцоогоо зүүндээ углаад за эхний 2 гогцоогоо хасцсан. Одоо ингээ 3 дахь хаслаа. За цаана нийт 11 гогцоо үлдсэн байх хэвээр. Яагаад гэвэл нөгөө нэг гогцоо нэмэх хэрэгтэй байгаа шүү дээ. Гинтэг нийлээ 12 болчихж байгаа учраас энийг дахиж нэг давхарлаж аавна гэсэн. За ингээ нийт 11 гогцоо үлдсэн байгаа. Ингээ ханцуу маань ханцууныхан хаалтыг энд хийчихэж байгаа шүү дээ. Одоо ингээ ингэр маань үргэлжлээ явах хэвээр. За үнийг үргэлжлүүлээл нөгөө pearl stitch-ээр нь хийвтэн гэсэн үг. За одоо ингээ ингэрийн 12 дахь гогцоогоо хамгийн сүүлд нэмээд тэгээд шууд үргэлжлүүлээд. За ингээд харахад энэ маань ингэж харагдаж байгаа тий. Ингэж яваад одоо энэ хүртэл 12 гогцоо олгоод ингээд үүнээсээ цаашаа үргэлжлүүлээд ингэрээ дуснаа гэсэн үг. За одоо энэ маань 11 гогцоогоо ингээд хамгийн сүүлийн буюу 12 гогцоогоо тоотлынхаа игнэний гогцоонд хийж нэмээд 3 4 5 6 7 8 9 10 11 ингээ хамгийн сүүлийн гогцоо натлаас дандаа авчдаг байна. За ингээд зурган дээрээс зурагтаа давхцуулаа харах юм бол ингэж харагдах нэ. Ингээд ингэр маань нэмэгдээд ингээд ташуураа явсан бод. Нэмэгдээд ингээд за эн чинь ингээ ингэр болж байгаа гэсэн. За одоо ингээд доошогоо эндээс эхлээд 23 игнэгээ дуустал явна. Наан цаанаас ээлжиж явсараа тэгээд цөмөр төгсгөл дээр уулзъя. За одоо ингээд төгсгөл 23 дахь игнэн дээр ирлээ. Одоо цөмөр ингээд хаалтаа хийчих. Эхний 2 гогцоонд зэрэг зүгээ оруулж зүүнийхэн цаанаас сул утсаа татаж авлаа. За ингээд сүүлийн 2 гогцоо тэгээд жаваад би нөгөө энэ талтаа ингээд урт утас үлдээчихэж байгаа. Яагаад гэвэл нөгөө дээлийн дараа нь хооронд нь холбоодын утас маань богино тасдчихаар ингээд нөгөө зангилаа үүсгээд. За одоо ингээд энэ ингэрийн хэсгээ ингээд ханцуудаа баруун ханцуудаа энэ талаас харах юм бол зүүн талын баруун гарын ханцуудаа ингээд нэхээ дуслаа. За одоо нэгсэн зүйлүүд маань ингээд яагаад аваад ингээд нөгөө хумралтаад байгаа. Энийг яаж янзлах вэ? Холбохоос өмнө гэхээр яач. Уурын дүүгээр хүндий барьж байгаа ингээ уурын дүүгээр яач. Уураар эндүт чинь гэсэн үг. Бүр ингээд эндүүгээ дарахгүй штэ. Уурын эндүүгээр ингээд холоос хүндий барьж байгаа. Эндүүдээ тэгээ энэ маань нөгөө энэ хумралтаад байгаа хэсгнүүд маань ингээд тэнд чинь. За тэгээ цөмөр ингээд
теннисийн хэсгнүүдээ ингээд байрлуулах юм бол за энэ ингээ уртлын ингэр маань энэ ингээ артал маань ингээ бэлэн болжээ. За одоо эдрийг ингээ холбочоод тэгээд уулзъя. Яаж холбохоо заануулчлаа. За ингээ уурын эндүүгээр дарахгүйгээр хүндий барьжаад ингээд идчихнэ. За ингээд дээлний маань ар үүр ингэрүүд бэлэн боллоо. Ингээд байрлуулах юм бол одоо ингэж юм болох нэ. За үүнийг холбохдоо одоо ингээд эхлээд дээдлийн хэсгүүдээ ханцууны дээдлийн хэсгийг ингээд ингэр үртлээ холбочихно. За үүний тулд би энэ дэгээ зүгээр яачтээ холбочтیں۔ Та бол юугаар холбож болно? Зүгээр юм айдаг 100 утсаар энэ утсаа сүлж аваад тэгээд ингээд холбочж болно. За тэгээд энэ хоёр ингэрээ холбохдоо энэ голд нь ингээд яаш те нөгөө хүзүүнийхээ юу зайвуултэйгээд ингээд холбочно. За ингээд холбосныхан дараа яах вэ гэвэл нөгөө энэ дээл байгаа. Энэний оруулгануудаа энэ ханцууныхаа нөгөө өөр утсаар энэ хөсгөр утсаар энэ ханцууны оруулга энэ доотлын хормоны оруулгатаа залгаад нэхээ явчихна. За эхлээд ямар ч үсэн ханцуугаа эхлээ холбох хэрэгтэй. За тэгээ миний хувьд яаж холбогддог вэ гэхээр би болохоор нөгөө тэгээ зүгээр холбочдөг байгаа. Надад тэрний илүү амар байт. Та тэгэхээр өөрт ямар амар юм нөгөө юугаараа 100 утасны зүгээр юм айдаг 100 утсаараа холбоцсон ч бол. За ингээ би хамт ирж аваад ингээд холбочдгаа. Яг нөгөө энэ юуныхан тоогоор ижил нөгөө энэ давхцсан ханаа холбооныхаа за ингээд холболтоо харах юм бол холбогдсон байгаа. Тэгээд одоо энэ ханцууныхаа хэсэгт нөгөө энэ оруулахтаа ингээд цагаан утсаар оруулах хийж нэхнэ. За ингээд энэ байдлаар ингээд нөгөө талынхаа ханцууг бас холбочно. За энийг эндээ энэ талтай ингээд чангалаад
зангидаад чангалчна. Ингэж гаргаж ирж байгаа. Яа ингээд бичнэ. За ингээд нөгөө талынхаа ханцыг одоо үнэл адил саяныхтай адилхан ингээд энэ илүү утсаараа эсвэл өөр тусдан зүг утас сүлбэж аваад тэгэл бичнэ. За одоо ингээд хоёр талын ханцаагаа ингээд хоёуланг нь холбочлоо. Үүнийг ингээд давхарлаад харах юм бол ингэж холбосон баа. Тэгээд энэ ингэр маань ингэ зүрх өстой тий. За тэгээ үүнийг яг одоо энэ хүзүүний хэсэгт нь нөгөө бүрийн тултал нь бол ингэж яахгүй штэ. Холбохгүй. Хүзүүний энэ ухлаацаа ингэж гаргах ёстой. Үүнийг ингэ барбин дээрээ бариад үтсчнэ. Тэгэхээр ингээд хүзүүний маань ухлаац маань ингээ яг таарч байгаа. За ингээд ингэр маань болчлоо гэж үзлээ. За одоо ингээд холбогдсон байгаа штэ. Одоо юу хийх вэ гэхээр ингэр маань ингээд зүрдэг байгаа. За одоо ингээд холбогдсон байгаа. Одоо дараагийн ээлжинд бүр хоёр талын суг дээлний энэ хоёр талаа холбохоос өмнө юу хийх ёстой? Энэ оруулгууд байх ёстой. Энэ ханцууны энэ хоёр оруулга, хормойны энэ оруулга. Тэгээд за энэ хамгийн сүүлдний юу хийх ёстой? Захаа хийн. За ингээ оруулга хийхийн тулд яах вэ гэхлээр мөн адил одоо энэ нөгөө хөсгөр утсаа тэгээ зүүндээ энд яаж өгнө? Эндээ ингэж холбож өгөөд тэгээ зүгээр энэ гогцоо үүсгэж холбож өгөөд тэгээ хоёр зүгээр нь ихнэ. За одоо ханцууныхаа оруулгыг хийхдээ нөгөө хөсгөр утсаа эхлээд гогцоо үүсгээд за тэгээ ханцууныхаа энэ ирмэгийн хонин холбоонуудаас юу энэ цагаан утсаар гогцоо үүсгээд тэгээд нөгөө юу сатурктай хос зүг ингээд гогцоонд оруулаад углаа явуулна гэсэн үг. За эхний хоёр дахь гогцоо үүсгэлээ ингээд зүүндээ углаад за ингээд нийт 5 11 юм гогцоо үүслээ. За үүнийг ингээд нөгөө юугаараа нэх явчихнаа. Нийт буюу наанаас цаанаас ингээд нэхэд тэгээд хүссэн хэмжээгээр манжаатгийнхаа өрөвнийг тохируулаад
Ойролцоогоор нэг 8 игний явж исэн баха. Тэгээ өөрийнхөө хүснээр мөн Барбин дээр ханцуун дээр нь гаран дээр нь тавьж хэмжээг нь аваад ингээд их явчихна. За ингээд нэгдүгээр игнэ. За хоёрдугаар нэгэ нийт стич буюу дандаа цаанаас дийгэж авнаа. За ингээд нэг ойролцоогоор 8 игнэ явчих. Тэгээд уулзъя. За ингээд 6 игнэ явчлаа. Би нөгөө энэ хуучин өмнө нь нэгсэн энэ дээлнийхаа юугаар ингээд жигээр. За одоо ханцууга хаахта мөн л адил нөгөө эхний хоёр гогцоонд зүгөө углаад сул утсаа татаж авлаа. Яг л нөгөө өмнө нь ханцууны хаалт яаж ичсэн тэрнтэйгээ адилхан ингээд хаагаа явчих нэ. За ингээд ханцууны оруулга маань нэг талд нь бэлэн боллоо. За нөгөө талаа яг саяных шиг ингээд нэг их байгаа. Тэгээд нөгөө талынхаа ханцууны оруулгыг нь хичээд уулзъя. За хоёр талын ханцуугаа одоо оруулга ингээд нэхэд дуусчлаа. Одоо холболтой байна. Холболтой ихтэй ингэж барьж аваад одоо энэ ханцуунаас эхлээд ингээд доош хормоо хүртэл холбочин. Тэгээ мөн дэгээ зүгээр би холбочдөг байгаа. Та бүхэн зүгээр юм ойдаг 100 утсаараа ч холбоцсон бол яаж холбомоор вэ өөрсдийнх нь дураар. Хамгийн гол нь би ийм нөгөө холболт хийхдээ ийм цагаан утсаа юм гадна ил харагдахаар одоо ингэж холбох гэж байгаа учраас дэгээ зүрхлэх гэж байна. За тэгээд нөгөө түрүүчийн ханцууныхаа оруулгын цагаан утаснаас нэлээд уртыг ингээ үлдээсэн байгаа. Нэг өрөө ингээд холбох гээд. За тэгээд эндээсээ эхлээд холбосон ч болно. Эсвэл энэ доотлын булангаас доотлын хормоноос эхлээд ингээд холбосон ч болно. Таны өөрийн дур. Эндээсээ ингээд холбоод ханцуу хүртэл холбосон ч болсон. Би нөгөө илүү урт утас үлдээгээгүй болохоор одоо энэ хаанаас ч холбосон болно. За энэ удаа ингээд яач. Энэ талаас холбоо авч. Одоо ингээд харахаар энэ ирмэг цах маань юм хонио холбоогоод тийм болгоны хоёр одоо энэ ирмэгнийхаа энэ хоёр хонио холбоо ингэж хоёр гогцоонд оруулж байгаа. Тэгээд зүгээрээ тэгээ зүүндээ ингэж юу гаргацсан. Биш цагаан утсандаа ингэ гогцоо гаргацсан байгаа. За ингэ энэ гогцоогоо энэ хоёр хонио холбооны хандан дуур гаргаж ирж. За ингэ тэгээ зүүнний нэршлэр бол single crochet буюу дан нэхээсээр ингэж холбоод явчих нэ. За ингээд ихний дараагийн хонио холбоо. За дунд нь хуруугаа хийж аваад ялахын тулд ингээ харж. За
За ингээ холболт маань ингэж харагдах нэ. За ингэж явсаар гад энэ ханцуу хүртлээ. Ханцууны төгсгөл дээр яриад уулзъя. За ингээ ханцуугаа энэ юутаа ингээ холбочлоо. Хоёр талын ханцуугаа дотор талаасаа ингэж харагдаж байна. Гадна талаасаа ингэж харагдаж байна. Нөгөө тал нь муу адил ингээд холбочлоо. За одоо дараа нь яах вэ гэхээр хормоныхаа оруулгыг хийнэ. Хормоныхаа оруулгыг ингэж хийх байгаа. За мөн л адилхан нөгөө ханцууныхаа оруулгыг хийхдээ гогцоо яаж гаргасан яг тэр шиг ингээд одоо ингээд энэ хормон хоорондоо ингээд бүгд нийлсэн багш толбогдоод. За тэгээ эндээсээ эхлээд хаанасаа ч эхэлсэн болно. Эхлээд нөгөө юугаа цагаан утсаа үндсэн гогцоогоо ингээд нөгөө зүүндээ сатуркын зүүндээ углаад явна гэсэн. За тэгэнгүүтээ мөн л адилхан доошоо одоо барбиныхаа өвдөгний хэмжээгээр хийх үү, барбиныхаа өвдөгнөөс доошоо урттай хийх үү, одоо тэрийг өөрийнхөө сонголтоор тэгээд нэхэж явж байгаа л дуртаад харуулах нь байна. За ингээ хамгийн ихний гогцоогоо уулчлаа. Одоо ингээд нийтэд нь ингээ углаад тэгээд өргөн ингээд нэхэд яг нөгөө ханцуу шиг адилхан ингээд нэхнэ гэсэн үг. За та бүхэн одоо энэ үйл явцаа мэдж байгаа юм чинь тэгээд. Тэгээд энэ хонио холбоо, ирмэгний хонио холбоонуудаараа ингээд гогцоогоо татаж гаргаж ирээд энэ цагаан утсаа үзүүрийн нууга давхар ингээ явж. За ингээ эцэс хүртлээ яваад тэгээд уулзъя. За одоо ингээд цагаан утсаа хормондоо ингээд бүгдд нь ингээд гогцоо үүсгээд ингээд хийчлээ. За одоо ингээд нөгөө юугаараа үргэлжлүүлээд нэхэд явна да. Энэ бол нөгөө дотор талын хэсэг болохоор pearl буюу юу гэдэг лээ. Өнгөнөхөөс урд нэхээсээрээ зүүнийхээ урталт уцаа гаргаж аваад за ингэ нэхээ явчихнэ. За тэгэл одоо нөгөө барбиныхаа өвдөгний хөлний хаагур нь хүртэл хэмжээтэй урттай нэхмээр байна. Тэр хүртлээ ингээл одоо нийт буюу pearl, нанаас буюу цаанаас гэж нэхэж явсараа тэгээд хормон маань бэлэн боллоо. Хормоны оруулга маань. Тэгээд энэ болохоор нөгөө юм хөвсгөр утас болохоор яг юм энэ утас шигээ ингэж ар өөрийнхэн хээнийхэн тавгур нь сайн мэддэхгүй байгааз одоо наанаас цаанаас. За ингээд хормоныхоо урт хүртэл юу оруулганыхаа хамгийн сүүлийн игнэн дээр цөмөр уулзцгаая. Ингэж нэхэж явсараад за би ингээ хормоогоо ийм хэмжээтэй яваад дуусчлаа. Одоо тэгээ хормоныхаа хаалтыг хийж байна. Мөн л адилхан нөгөө та бүхэн түрүүжийнхаа хаалтуудыг яаж хийсэн яг тэр шиг ингээ явчихнаа.
За ингээ хамгийн сүүлийн 2 гогцоонд тэгээд гаргаж ирээд за ингээ хормон маань бэлэн боллоо. Хормоны оруулга маань. За ингээ барбандаа өмсгөлээд үсгэхээр ийм хэмжээтэй өвдгнийхэн дээгүүр ийм хэмжээтэй болж байна. Өнгөрн ийм за ийм болсон байна. За одоо юу хийх вэ гэхээр энэ ингрээсээ энэ талаасаа эхлээд бас ингээд нөгөө ийм хүрээ оруулаа явчихна. Ирмэгт ингээ хүрээ оруулж тайруулж яваад ингээд дуусгаад тэгээ хамгийн сүүлд одоо захаа нэхэнгүүтээ захаа дэгээ зүгээр нэгсэн байгаа. Түрүүчийн дээлний захаа нэхэд тэгээд товч. За тэгээд түрүүчийн дээлнийхэн загварыг харахад одоо энэ хүрээ аваад эндээс эхэлж ингэж хүрээлж нөө дэгээ зүгээрээ ингэж явжгаад тэгээд захаа ингээд дэгээ зүгээрээ ингээ хийцэн байгаа. За тэнгүүтээ ингээд товчоо хадаад товчны зүгээр юм юу. Товчныхын үхийг дээлний шилб гэдэг шүү дээ. Тэрийг ингэж хийгээд эндээ болохоор товч хадсан ч болно. Би зүгээр ингээд уйдаг маягаар ингээд хийцэн байгаа. Эсвэл нөгөө юм наалддаг юм байдаг шүү дээ ингээд. Тим наалддаг юм аваад наацсан ч болно. Тэгээд энэ тэрэндээ товч хийсэн ч болно. За тэгээд тэр бол өөрсдийн дураараа тэгээд хийчихэндээ. За ингээл дээл маань юу бэлэн боллоо. Одоо би хүрээгээ ичээд захаа яаж хийх дээрээ уулзцгаая. Ингээд хүрээлж явжаад тэгээд зах дээрээ ирээд уулзъя. За би одоо ингээд дотор талын ингрийн энэ хүрээлээд эндээс эхлээ хүрээлгээ явж байна. Одоо ингээд тойрож явсараад энд дуусах хэвээр. За тэгээд энэ хооронд захаа өндөрлөж босгоод тэгээд дуусгах гэж бодлоо. Түрүүчийн дээлийг болохоор би ингээд хүрээгээ явж дуусныхан дараа захаа хамгийн сүүлд нь тусна нэгсэн байгаа. Тусна нэшээ ингээд хамгийн сүүлд нэгсэн байгаа. Одоо ингээд сая гинэд санаа аваад эндээс энэ хүртэл захаа ингэж нааш чааш нь тэгээ зүгээр явж өндөрлөчөөд тэгээд дуусахаараа ингээд ишээ аваад дуусгах гэж бодлоо. За үүний тулд ингээд энэ арын нөгөө хэсэг тэгээ ингрийн хоёрын энэ хоёр хүртэл нэг ийм урттай захаа нааш чаашаа нэгчээ гэж бодлоо. За тэгээд тэхийн тулд тэгээ нөгөө ханцуу хойдлын юу хоёрын зааг маань ийм хол зайтай шууд ингэ явчихаар хоорондоо зай гарчих тул дундлынхан залгаасан дээр нэг юу үсгчээ богцоо үсгч. За одоо нөгөө талынхан ингрийн хэсгээр ирлээ. За ийм түрүүнийхэн дээлний зах хэр урт ирснийг шалгаж. За нэг ийм эндээс эхлэн гэж бодоод бараг л болчих юм шиг.
За тэгвэл одоо цахаа өндөрлөхийн тулд эргүүлж харуулад дахиж нэг гинжээ холбоо, хонио холбоо илүү яваад яагаад гэвэл энэ багны өндөрлөгөө хийж байгаа. Тэгээд буцаад түрүүчийн хэлсэн газар руугаа ингээд single crochet буюу дан хийсээрээ явж тэгээд цахныхаа өндрийг боллоо гэж үзэхээрээ үргэлжлүүлээд нөгөө хүрээгээ үргэлжлүүлээ явж тий. За ингээд дахиад нөгөө түрүүчийн дээлнийхаа цахны урттай ингээд харьцуулж. За баруул болох юм шиг байна. За тэнгуүтээ одоо дахиж нэг хийж байгаа ажлаа эргүүлэхдээ дахиж нэг хонио холбоо илүү яваад багнаа өндөрсгөөд за ингээ баг ийшээгээ нэг яваад цахны маань өндөр баг болчих юм шиг байна. За ингээд түрүүчийн дээлтэй бас мөн харьцуулаад дахиад нэг игнээ явуул явах юм байна. Бараг болцсон ч юм уу. За ер нь ингээд дуусчих идөө. За ингээд зах нь болчлоо гэж үзээд тэгээд үргэлжлүүлээд юугаа хийгээд дуусгач. Хүрээгээ хийгээд за ингээд захаа дуусгаад одоо ийшээгээ хүрээгээ үргэлжлүүлээд явсараад дуусгая да. За ингээ ер нь барбины маань тэгэл ингээ дууслаа. Одоо ерөөсөө товчоо, ингэрийн товч, сугны товч тэгээд энэ довтлын хормон товч тэдрийг хийгээл болоо доо.